Охид волейболын бэлтгэлээ хийн дараа нь хувцас сольж хооронд 3 хөвгүүн тэдний дотоочны зургийг нь нууцаар дарна. Энэ үед Нанно өнөөгийн соёл иргэншсэн ертөнцид биеийн гурвалжин хэсэгт хит автсан хүмүүс байсаар л байна. Магадгүй энэ зөвхөн орохыг зөвшөөрсөн хүмүүст зориулагдсан хориотой гурвалжин учраас байж болох юм. Гэвч хүмүүс ямар нэгэн зүйлийг хийхийг хориглох тусам түүнийг хийхийг улам их хүсдэг. Мөн эсэргүүцлийн үйлдэл бүр үр дагавартай байдаг. Хэмээн өгүүлснээр дотоож нэртэй анги эхлэнэ. Мухтаманы тэргүүтээ 3 охин захиралдаа хандаж өөрсдийнх нь дотоочны зургийг нууцаар даран нүрнүүдийг нь хажууд нь тавиад зогсохгүй бүр үнэлгээ өгсөн хэмээн гомдолж захирлаасаа үүний учрыг нь олж зохих арга хэмжээ авахыг хүсэв. Гэтэл тэдний зургийг харсан захирал иймээс л эмэгтэй сурагч бүрийн банзал өвдөгнөөсөө нэг алга доошо урттай байх ёстой гэд өөрийгөө эмэгтэй сурагчдад байнга л зөвлөж зөв сууж зогсож алхах талаар заадаг шалтгаан нь ийм ичгүүртэй байдалд оруулахгүй тулд юм шүү дээ гэдгийг хэлэн эсэргээрээ охтыг зэмлэлээ. Тэгээд захирал энэ удаад богино банзал өмснийхэн төлөө шийтгэхгүй гэдгээ хэлээд ёс зүйтэй байж үзэх хэмээн даалгаж гарахдаа шин сурагчийг ангид нь хүргэж өгөөрэй гэв. Охид эргээд харахад Нанно сууж байх ба тэрээр өөрийгөө танилцуулна. Тэд Нанноттой хамт алхах зураа Ягам уужган нэртэй хөвгүүд нууцаар бичлэг хийдэг гэдгийг тайлбарлана. Тэгээд Наннод болгоомжтой байхыг анхааруулж өөрсдийгөө ичвэртэй байдалд орсноо хэлв. Үйл явдал нууцаар зураг дардаг хүүгүүдийн нэг болох Маркавраар Нанно зураг даруулж байгаагаар үргэлжлэнэ. Нанно өөрийгөө танилцуулж энэ сургуулийн эрэгтэй сурагчид өхөөрдөм ээлдэг гэж сонссон болохоор шилжиж ирсэн гэдгээ хэлв. Улмаар Нанногийн даруулсан зургийг сургуулийн хүүгүүдээс бүрдсэн групп чатанд нийтлснээр түүний зургийг харсан хүүгүүд бүгд л жоохтой инээмсэглэн чат бичсээр. Ягам уужгаа буюу охтын дотоожийг нууцаар дардаг Дой Маркав Пек нар хөвгүүдийн араараасаа тасралтгүй илгээх чатыг уншиж Дой Нанног Мухтаманигаас жилөө халах юм гэдгийг нь дуртахад Маркав Нанног өндөр дүнд хүрнэ гэдгийг хэлнэ. Ер нь бол эдгээр охтын дотоочны зургийг нь нууцаар дарж хөвгүүдийн группт мөнгөөр зардаг нь тодорхой болно. Улмаар Пек 5000 баахт гэсэн үнийг чат руугаа бичснээр олон хөвгүүд Нанногийн дотоочны зургийг нь авахар захиалав. Гадаа салхилж байхдаа Нанно бусад охтуудаа бид өөрсдийн хувийн хэсгийг хамгаалах ёстой гэж хэлснээр охид Ягам уужгаануудын нууц камерыг нь хайж эхлэнэ. Бусад охид энд тэнд хайсан ч камерыг олсонгүй. Гэтэл Нанно нэг охины цүнхэндээ зүүсэн хүүхэлдэйг нь авч нүдэнд нь байрлуулсан камерыг оллоо. Охид камер руу ширтэж Нанно хөвгөлтэй байна шүү гэж хэлснээр хөвгүүд Нанногийн явах газар бүрт дахиад нууц камер байрлуулахаар шийднэ. Хөвгүүд ажилдаа орж охтын дотоочны зургийг авах боломжтой сандал шат суултур гээд бүхэл газруудад камернуудаа нууцаар байрлуулж эхэллээ. Бүр сургууль руугаа орох гадна шатн дээр хүртэл байрлуулна. Маргааш болоход Нанно сургуультай ирэх ба сургуулийн гадаах шатнаас эхлээд Нанногийн дотоочны зургийг нь дарах боломж бүрдэх бүрт тухайн камернууд тасарсаар. Нанно богино банзал өмсөн алхахад хаалганы босгон дээрх камер, сандалнуудын доорх камер тасалдана. Дараа нь Нанно бүрч богино банзал өмсөж ирэх ба хөвгүүдийн байрлуулсан камернууд Нанногийн зургийг огт дарахгүй тасарч тэдний дэвчээрийг нь барсаар. Эцэст нь Нанно бүрч богино банзал өмсөж ирээд шатны дээр байрлуулсан камерын дээр ирэн албаар хөлөө дэлгэж гутлаа янзалснаар үнийг харсан хөвгүүд баярлан компьютераа шалгалаа. Гэсэн ч камер нь бас л дасалдсан байснаар Дой новшин Нанногийн муужгаа сүнстэй байхдаа хэмээн гайхана. Удалгүй Маркав нэгэн бичлэгийг анзаарч харахад Дой зочирдох нь тэр. Пек Нанно эргэтэнтэй юм байна. Заваа ямаа жижигхэн бас мингтэй юм байна. Хэмээн сагсуурахад Дой хачин царайлсаар. Яагаад Дой хачин царайлаад байсан бэ гэхээр үндэ Нанно камерын бичлэгэнд Дойн эргэтнийг нь бичүүлсэн байжээ. Дой бусдын нууц хэсгийн зургийг нь авдагч үндэ тэрээр бусдаас нууж явдаг том нууцтай байж. Дараа нь Дой явж байхад Нанно түүнийг мөрлөөд чинийх байсан юм уу? Мингтэй байсан гэж хэлснээр Дой гайхаж зочирдож бантана. Улмаар Нанно дараа уулзъя гээд зураг дарж буй хөдөлгөөн үзүүлж анхааруулад явлаа. Пек Маркав хоёр кэтэн дээр нууц камер байрлуулах ба Маркав камера Пекийн хөлний завсарт байрлуулж нууцаар зураг дарах туршилт хийн. Улмаар Нанног явж байхад Маркав араас нь дагсаар сургуулиас зайдуу газарт ирлээ. Нанно нэгэн нохой хажууд зогсоод эргэж харан Маркав гэж дуудахад Маркав бантсан байдалтай түүн дээр ирэв. Тэгэд тэрээр
ээж нарын өдрөө болох гэж байгаа юм. Гээд Нанногоос бичлэг хийлгэж туслахыг хүсснээр Нанно зөвшөөрч түүн рүү ойртлоо. Маркав камер байрлуулсан Кэтэ Нанногийн хоёр хөлний голд нууцаар байрлуулан утсаараа мэдчилгээ бичиж эхлэнэ. Нанно ээж нарын өдрөөр бүгд үзнэ гэж найдаж байна. Гинтийн сайхан зүйл тохиолдох болно хэмээн түүний утсанд бичүүлв. Улмаар Нанно заавал үзээрэй хэмээн огцом хэлснээр зочсон Маркав унахад Нанно агаар дээр гурвалжин зурснаар нохой Маркавын эмзэгэрхтнийг нь урж тасдах нь тэр. Дараа нь Маркав эмчтээр болт хийлгсэн байдалтай сууж байхад эмч түүний шархыг 2-3 хоногийн дотор эдгэнэ гээд нэг төмсгийг нь лаварч чадсан. Гэхдээ үр тогтох чадвартай үлдсэн хэмээн ээжд нь хэлнэ. Энэ үед Пек Маркавын камер суйрлуулсан Кэт байхгүй байгааг анзаарав. Болтондоо төвшөөсөн Маркав явж байхад сургуулийн хүүхдүүд түүнийг шоолсоор. Пек гэртээ байхад Нанно хаалгыг нь догшиж тэрээр Пекэд Маркавын камер суйрлуулсан өрөөсөн Кэтийг нь өгөхөөр ирсэн байлаа. Нанног явах гэхэд Пек түүнийг гэрт нь орохыг урьдсанаар Нанно зөвшөөрнө. Пек түүнд уух юм аваад ирээгээд шуудхан л нууц камера авч ариун цэврийн өрөөний хогийн савндаа нууцаар байрлуулад маш их ундаа авчирв. Учир нь тэрээр Наннод маш их ундаа уулгаж ариун цэврийн өрөөг нь ашиглахад зургийг нь авна гэж тооцоолжээ. Түүний төлөвлөсний дагуу Нанно авчирсан бүхэл ундааг нь бүгдийг нь уурчихна. Пек дахиад ус уухыг санал болгоход Нанно татгалзаж тэднийхээс явснаар түүний төлөвлөгөөг нураана. Дараа нь сургууль дээр Нанно ягаан муужгаануудын өрөөнд орж ирэхэд Пек шууд л уцаа гаргаж ирээд түүний бичлэгийг хийхийг завдав. Гэтэл Нанно чи дахиад нууцаар бичлэг хийх дургүй болсон юм уу гэж хэлээд Пекийн гарнаас чангаар атгаж утсыг нь хоёр хөлнийхөө завсраар хийн зураг авал та гээд тэдний хүсэж байсан зургийг нь дарж өглөө. Тэгээд Нанно зургийн нэгтаршил өндөр байгаа болохоор хэсэг хугацаа шаардах байх гэж хэлээд инээмсэглэн гарч явна. Хэдэн цаг өнгөрч Пек гэртээ байхдаа Нанногийн нууц хэсгийг нь дарсан утасныхаа зургийг уншиж дуусгахыг хүлээсээр. Энэ хооронд ээж нь гэртээ ирэх ба үнэндээ сургуулийн захирал Пекийн ээж гэдэг нь тодорхой болно. Үүнтэй зэрэгцэн утасны зураг уншиж дусснаар Пек баярлаж зургийг Дой Маркав хоёр руу илгээхээс гадна чатанд байдаг бусад эрэгтэй сурагчид руу илгээх нь тэр. Бүгд л зургийг хараад Нанног халуухан гэдгийг нь гайхаж 10 гэсэн үнэлгээ өгч өөрсдийгөө хангаж эхэллээ. Энэ үед Пекийн өрөөнд ээж нь орж ирснээр эвгүй байдалд ээжтэй баригдсан Пек уурлаж ээжигээ өрөөнөөсөө хөөж гаргана. Ингээд сургуулийн үндэсний их хурсын баярт зориулсан арга хэмжээ болох өдөр ирлээ. Сургуулийн захирлаас эхлээд бусад ээжүүд тайзан дээрх сандалд сууж тэдгэрийн хүүхдүүд нь ээжтэй хайрынрал талархлын бэлэгдэл болгож цэцэг бэлгэлэхээр урд нь сууцгааж өвдгөнд нь толгойгоо наана. Тэдний дунд Дой Пек Маркав нар байлаа. Яг энэ үед сурагчид дуу алдцгааснаар арын дэлгэцэн дээр нь ягаан муужгаануудын авсан бүхэл зураг гарч ирэх нь тэр. Цочирдсан захирал дэлгэцийг унтраахыг шаардаж хэн үнийг хийснийг асуув. Гэтэл Нанно би ингэсэн энэ бол ээж нарт зориулсан слайд шоу гээд тайз руу дөхөж очин эдгэр зургнуудыг нууцаар авсан хүмүүс бузар явдалтай хүмүүс биш гэж юу гэв. Үүнтэй зэрэгцэн Дой Пек Маркав нарын нууцаар камер байрлуулж байгаа бичлэгүүд зургнуудын араас тоглогдож эхэлснээр тэд хүнд байдалд орлоо. Үүндээ Нанно болон Мухтаманыгаар удирдуулсан охид ягаан муужгаануудаас урьдчилж нууц камернууд байрлуулж энэ бүхнийг бичиж авсан нь тодорхой болно. Улмаар хүнд байдалд орсон сургуулийн захирал ухаан алдан унахад өөр нэгэн сурагч захирлын бичлэгийг хийж байгаад новш гэж тэд биднийг хуурсан байна. Тэр бидэнд ээжийнхээ дотор өмдний зургийг явуулсан байж хэмээн бусад сурагчдаа хандан ууртайгаар хэлв. Үнэн дээр тухайн үед сургуулийн захирал гэртээ ирээд ариун цэврийн өрөөнд орсон ба хүү Пекийнхээ байрлуулсан хогийн савн дээрх нууц камерны дээр санамсаргүйгээр зогссон байжээ. Яг энэ үед Пекийн утсан дээрх Нанногийнх гэж бодсон зураг уншиж дууссан ба ээжийнх нь дотор хувцсны зураг түүний утсанд ирсэн нь тодорхой болно. Захирлынхан дотор хувцсны зураг байсан гэдгийг мэдсэн гаж эрэхтэй сурагчид бүгд л бачуурч уурлаа. Пекийн хувьд бүрч гутамшигтай байсан биз. Өмнө самун эд дэгдэж байхад Нанно агаар дээр гурвалжин дүрс зурснаар бүх сурагчид нөгөө гурав руу дайрах нь тэр. Сурагчид Дой Пек Маркав нарыг барьж самталтай хүлж суулгаад гурвалжин дүрс үүсгэн тэднийг хүрээлэн зогсов. Нанно урагшилж Пекэд хандан би зүгээр л жаахан тоглосон төдий. Чи нууцаар миний бичлэгийг хийх шаардлагагүй байсан. Зүгээр ийдгээр асуувал би угаасаа л харуулах байсан юм. Би та нарт ойрхоноос харуулъя гэв.
Охид Дойпек Маркав 3-ын толгойд хүчээр нүдийг нь аниулахгүй болгох хэрэгсэл зүүсний дараа Нанно тэдний урд зогсож байгаад банзлаас өгснөөр 2 дугаар анги төгсдөг.